15 жилийн туршид би энэ чиглэлээр ажиллахад бол хүмүүс үндсэндээ яг одоо бясалгал гэдэг чинь чухам бол яг практик дээр яаж хэрэгжих ёстой бэ гэдэг талаар мэдлэгийг хомсгон байна гэсэн тийм дүгнэлт хүрсэн байгаамаа. Тэгэхээр 70-аад оноос эхлээд бол практик ач холбогдол бүхий одоо бясалгалын ном хэвлэлтүүд гарч ирсэн юм а. Ямар эерэг талыг, эерэг одоо нөхцөл байдлыг үүсгэх юм бэ гэж. Нэг ялангуяа ихэнх нь бол буддын уламжлалаас одоо улбаатай гэдэг талаар бол урд өмнө дурддаггүй байлаа шүү дээ. За тийм учраас одоо бол одоо ном одоо судруудын талаар бол их бичсэн байдаг юм а. За тэгэд үндсэндээ бол 5 дугаар одоо 100 руу улбаатай ханддаг одоо тийм буддын уламжлалаас одоо гарал үүсэлтэй ийм бясалгалын практикууд бол нэвтэрсэн байдаг юм а. За тэгээд хүмүүс бол өөр одоо бясалгалын одоо практикийг бол бас хэрэгжилж байна. За тэгэхээр ихэнх одоо сэтгэл судлаагчид бол энэ талаар нухацтай судалгаа хийх шаардлагатай гэж ингэж үзэж байгаа. За тэгээд би энэ чиглэлээр бол бас Оксфордын одоо бясалгалын гарын авалгын талаар бол зохиохдоо одоо би энэ талаар судалгаа хийх юм байнамаа. За тэгэхээр энд бол ямар бясалгалын одоо задлан ямар олон төрлүүд байдаг юм бэ гэдгийг бол би та бүхэнд өнөөдөр хэлэх гэж байна л да. За тэгээд хамгийн дээр нь бол эмчилгээний зориултын одоо бясалгал гэж одоо эмчилгээний одоо техникийг бол ашигладаг. Өөрөөр хэлэх юм бол сэтгэлийг одоо хариуцгах, сэтгэлийг номготгож, сэтгэлийг амгалан болгох тэр бясалгалын арга барилууд бол маш их түгээмэл байсан байна. За жишээлх юм бол Оксфордын их сургуульд одоо өрнөдийн оюутнуудад бясалгалын талаарх одоо лекц уншдаг. За тэгээд тэдгээр нь яг гайхалд ордог гэхээр буддийн зарчмаар бол жишээлх юм бол шарилын хажууд бясалгал хийдгээ гэсэн талаар бол бичсэн. Өөрөөр үхлийн одоо бясалгалыг хийх нь бол зөвхөн буддизм уламжлал биш. Энэ бас хинду шашны бас уламжлал юм байгаа. За өөрөөр хэлэх юм бол гавлын яс болоод хүний одоо цогцсон яснаар одоо хажууд одоо бясалгах гих зэрэг одоо уламжлалууд байдаг талаар би өрнөдийн оюутнуудад бол ярьж ирсэн л да. За тэгэхээр бол бид нар бид үхлийн одоо бясалгалыг үйлдэх юм бол бидний бас энэ ертөнцийн амьдралыг үзэх үзэлт маань бол нөлөөлөх юм а гэдгийг. За тэгэхээр Шинжит Девагигентний бас хэлсэн одоо зүйл байдаг шүү дээ. Тэр үндсэнд таны тэгж хайрлж исэн амьд зэрүүд нь одоо дуралд тачааж исэн тэр хүний чинь би цогцсон үхлийн дараа юу болдог вэ гэдэг талаар хэлсэн зүйл байдаг шүү дээ. Тэгэхээр бол энд яг энэтэй холбогдуулаад эдгээр одоо бясалгалын төрлүүдийн бол маш их олон хувилбар байдаг. За тэгээд бол mindful одоо мөн бясалгал, мөн түнчлэн булчин судруулах бясалгал гэх зэрэг одоо техник аргачлал нь бол бүгдээрээ хүний сэтгэлтэй бас уйлдсан тийм бясалгалууд байдаг юм аа. За Патанжалисэн одоо сударт тусгаснаар бол тэнд одоо экстатик одоо санаавна живэх тийм бясалгалууд бол их сэтгэлийн живэх одоо тийм бясалгалууд бол нэлээд их түгээмэл байдаг. Мөн түнчлэн одоо төсөөллийн бясалгалын одоо аргачлал байдаг тийм үү. За мөн түнчлэн одоо оюуны одоо технологийн оюунлаг тийм бас тийм төрлүүд бясалгалын төрлүүд байдаг. За Христосын одоо уламжлалаар бол энэ оюуныхаа одоо чадварт дээр тулгуурлаж бясалгал гэдэг. Нөгөөх нь бол одоо бясалгахын одоо тарин толж бясалгах тийм аргачлалууд байдаг талаар би өөрнийхэнд ярьдаг юм аа. За тэгэхээр энэ метад энэ нүүн шинжилгээгээс харахад бол бясалгалын одоо техник өөр хоорондоо ялгамжтай юм а гэдгийг бол харуулж байгаа. Нэг ялангуяа энэ өөрөөр технологи техникийг ашиглах юм бол тархины өөрөөр талбарт нөлөөлж байна гэдэг хэдийнэ тогтоосон байдаг. Тэгэхээр одоо тэр нөлөөлт нь бол өөрөөр хүнд мэдэрдэг юм а гэж.
За тэгээд энэ бясалгалын одоо гол зорилтуудыг одоо аваад үзэх юм бол зорилтууд нь бол одоо буддизм одоо хинду бол үндсэндээ сансрын хүрднээс одоо гэдэлхийн зорилго байдаг. Мөн түнчлэн одоо сэтгэл одоо бие махбодынхаа тэдний зүрийг хангах зорилтыг агуулж байна. За тэгэхээр өөр өөрийн бясалгалын зорилгын дагуу өөр өөрийн одоо техник практик байдаг юм аа. За тэгээд гол санаа хэлэх гээд байгаа санаа бол бясалгалын одоо практикийн зорилгын бол бас за тэгээд мөн одоо сэтгэл судлаачид тэр одоо техникийг яаж одоо нэвтрүүлсэн талаа тэр хооронд нь бас их асуудал байдаг юм аа. За өнөөдөр би бясалгач байна. Бясалгал хийж би одоо өөрийнхөө асуудлуудаас ангилмаар байна. Энэ одоо замбуу твээс би одоо гэтэлмээр байна. Одоо цансрын хүрднээс гих зэрэг гэдэг одоо сэтгэл амгалан болоо сэтгэл тогтоох гих зэрэг одоо бясалгал нь бол өөрсдийнхээ одоо стресс сэтгэл готрлаас одоо ангиж рахаа мөн гих зэрэг зорилгыг агуулдаг. За тэгээд бол стрессийн эсрэг одоо тайвшруулах бол загвар модель гэж байгаа. За өөрийгөө одоо өөрийнхөө одоо тайвшруулах сэтгэлийн амгалан болгох тэр бясалгалууд маань бол энэ одоо ертөнцөөс одоо хальж амар амгалан болохын тухайд юм байна. За тэгээд 100 гаруй жилийн одоо түүхтэй бясалгалын нэг хэлбэр бол булчин содруулах, амраах, альчаал тайлах гэх зэрэг одоо бясалгалууд нь бол бас шашны бас зарим нэгэн техникийг ашигладаг юм аа. За тэгээд энэ Жакобсоны ном байгаа. Өнөөгийн амьдралын бас стресс зарим нэгэн одоо тайван бус байдлыг эргээд бясалгалын аргаар тайванд хөрвүүлэх гэсэн тийм бас техникүүд байна. Тэгээд American Nights гэсэн бас тийм нэг давлгаа явагдаж нэг ялангуяа Америкийн одоо аж үйл дүржилтэй холбоотой маш их хүний нийгэмд их олон стрессыг бий болгосон тэр давлгааны эсрэг бясалгалын технологиг бас өргөн дэлгэр нэвтрүүлсэн байдаг юм аа. Тэгэхээр энэ техник бол өрнөдийн одоо ертөнцид гаргаж ирж стрессыг ангаадаг байсан байна. За стрессийн эсрэг одоо загваруудыг харуулж байна. За тэгээ зарим хүмүүс бол үндсэндээ mindfulness одоо gym фитнес гэж ингэж бол одоо сэтгэлийн фитнес гэж ингэж нэрлэдэг бясалгалыг. Гэтэл тэр сэтгэл гэдэг чинь бол булчин биш а. Гэхдээ бол сэтгэлээ одоо бол тэр ангаах нэг арга байгаа маа. За тэгэхээр жишээлх юм бол энэ арт харны одоо буддизм бол одоо хиндугийн тантрагийн дагуу энд одоо бясалгал хийж байгаа нэгэн бол яг өөрлөгөө өөрийнхөө одоо бурхад бацаад одоо төсөөлөөд тэгээд арт харны одоо энэ бясалгалыг хийх ийм бас хэлбэр байна. Өөрөөр хэлэх юм бол одоо тэр арт харны одоо бурхтын дүрслэгтээ өөрийгөө одоо дүрсэлж тийм бясалгал байна. За одоо Христосын шашинд одоо Есүс болоо одоо эцэг хүү гурав гих зэрэг одоо тийм бясалгалыг одоо мөрөглөг хийж одоо бясалгал хийдэг. Тэгээд өөрийгөө бол одоо Христос гэж ингэж төсөөлж бясалгатай адилхан яг энд бол яг өөрийгөө одоо бурхны дүр төсөөлж явах ийм бясалгалыг одоо харуулж байна. За тэгэхээр шашны уламжлал бол маш их бясалгал хийх маш их хүчтэй одоо хүч энерги байсан байна. За тэгэхээр хүмүүс бол өөрийн одоо сонирхлын дагуу эдгээр бясалгалыг хийдэг байлаа. За тэгээд үүнтэй холбоотойгоор энэхүү одоо техникийг одоо ашиглахад бас зарим нэгэн шүүмжлэл гарч ирж байсан. За тэгэхээр тэр одоо
одоо даоизмын одоо судруудад харж байхад энэхүү энэ даоистын одоо практикээр одоо уртмаслахын тулд одоо хийж байгаа бясалгалтыг маш их шүүмжилдэг байсан байгаа маа. Тэгэхээр юу гэж та өөрийнхөө тусын тухайд бол энэ бясалгалыг хийх нь буруу юм а гэсэн тийм шүүмж гарч ирсэн байдаг юм аа. За тэгэхээр одоо бясалгалын одоогийн шинжлэх ухаан бол одоо илүү одоо дээд түвшинд бясалгалын дээд түвшинд гарахыг зорддог юм байна. Яагаад бид нар бол энийг шинжлэх ухаан болгох ёстой вэ гэж ямар учиртай юм бэ гэхээр нэгдүгээрт нь одоо экологийн одоо биологийн төрөл зүйлс бол маш их хүсэж чинь гэж Амазоны одоо шагуу тайгыг харуулж байна тийм үү. За тэгэхээр үндсэндээ бол энэ устдад одоо өнөөдөр бол дүр зургийг харж байна. За тэгээд жишээл Германд байдаг шиг одоо маш их тийм ой одоо ой бүхий одоо газрыг гарах юм бол тэр экологийн одоо тогтвортой байдал нь бол маш их хадгалсан байдаг юм а. Биологийн төрөл зүйл нь бол маш их хамгаалагдсан байдаг. Гэтэл бол яг тэр мэдэн бясалгал гэдэг чинь яг энэ Амазонын ойтой яг адилхан. Өөрөөр хэлэх юм бол бидний одоо бие мах бод болоод бидний сэтгэл санааг бол яг энэ одоо сайхан энэ өтгөн сайхан ойд байгаатай адилхан одоо тийм мэдрэмжийг төрүүлэх жишээтэй. Тэгэхээр бясалгал гэдэг бол энэ цөжчихсэн алга уулцсан устдсан ойтой адилхан бус харин энэ сайхан өтгөн ойн одоо байгаа одоо мэд тэр мэдрэмжийг төрүүлдэг юм байна. За үүний зэрэг цэгээр бясалгалын практикаар бид нарт одоо хязгааргүй тэр ухамсарын орчинд биднийг залдаг юм байгаа маа. За тэгээд 70-аад оноос эхлээд бол бид нар энэ сэтгэл судлаачид яагаад энэ одоо сэтгэлийн энэ загварыг бол ашиглаж болохгүй гэж ярьжсэн би ойлгодгүй. Гэхдээ энэ одоо загвар бол маш их одоо ач тустай бясалгалын одоо техникийг ойлгоход за энд бол та бүхэн одоо буддистууд учраас бол энд бол хинду одоо Христосын шашны уламжлалыг бол энэ ч би тавьсан байна л да. Гэхдээ энэ хоорондоо одоо ижил төстэй гэж би хэлэхгүй. Зарим нэгэн одоо ялгаа байдаг эдгээр энэ одоо бясалгалын практикт. Тэгээд өөр ингэсэн онцлогтой бясалгалын одоо техникийг. За эцэст нь хэлгээд 3-дугаарт нь яагаад бид нар одоо бусад одоо бясалгалын практикийг судлах ёстой вэ гэхлээр бусдын одоо бясалгалын практикийг ойлгосноор за энэ бясалгалын одоо нийгэмд нөлөөллийн улбааг ойлгоход тустай юм байна гэж. Өөрөөр хэлбэл өрнөдөд бол энэрэнгүй сэтгэлийн одоо үндсэн дээр одоо бясалгал хийдэг бясалгууд байна. Тэгэхээр одоо энэрэнгүй сэтгэл болоод мөн түнчлэн одоо Махаяна одоо уламжлалын одоо буддизм яг тэр энэрэнгүй нэгүсэнгүй сэтгэлийн талаар юу гэсэн байдгүй гэдэг бол хоорондоо өөр. Бусад хүмүүсийг одоо хайрах одоо сэтгэлийг та бүхэн бусад одоо үзүүлэх юм бол тэр чинь таны өөрийн эрэг эрчмийг чинь устгадаг гэсэн ойлголттой байдаг. Гэхэд Махаяна их хөдөлгөөний буддизмд үгүй юм а. Бусдын тусыг байгуулж, бусдад хайр инэрлээ гэх юм бол тэрний чинь ирч эргээд танд хайр инэрл нэгүслэр бол та танд мэдрэгдэнэ. Та өөрөө аз жаргалтай болно гэж хэлдэг шүү дээ. Тэгэхээр мөн түнчлэн одоо энэ нэгүсэнгэн бясалгалыг хэлэхэд таны өөрийн бие махбод чинь хачин сайхан одоо үнэртэй болж таны биенээс чинь бол маш сайхан энерги тэр байтугай сайхан үнэр ялгардаг юм а гэдэг бол хэдийнэ нотлсон байдаг юм а. За өндөрлөхөөс өмнө би дараах зүйлийг хэлье. Тэгэхээр бол би энэ бясалгалыг бол сэтгэл судлалын одоо шинжлэх ухаантай яаж уялдуулж холбох вэ гэж. Тэгэхээр бол зүрхэндээ төвлөрсөн одоо бясалгалын талаар ярих гэдэг. Яагаад зүрхэндээ төвлөрөх ёстой юм бэ гэхлээр. За яг нэгүсэнгүүд одоо тулгуурсан одоо бясалгал Христосын шашинтай мөн одоо исламын одоо шантай орнуудын хувьд бол яг тэр одоо орнуудад бол одоо зүрхэндээ
төвлөрсөн сэтгэлдээ төвлөрсөн одоо бясалгал хийдэг юм а. Энэ бол нэг амьсгалын болоод өөрийн бас төсөөлийн бясалгалын бол энэ тийм холбог хувилбар байдаг, хосоосон хувилбар байдаг. Өөрөөр хэлэх юм бол та бүхэн өөрсдийнхээ сэтгэл өөрийнхөө зүрхийг одоо гэгээр үлж байна, ариусгаж байна гэсэн тэр мэдрэмжийг авахын тулд бол энэ бясалгалыг хийдэг юм. За тэгэхээр бол бид нар энэ бясалгалыг хийдэг. За тэгээд индуизм одоо Исламын одоо шашинтай орнуудад бол энийг бол маш их тохиомол хийдэг. За тэгээд хүмүүс яагаад одоо mindfulness одоо бясалгал хийдэг юм бэ? Энэ стрессийг сангичрах одоо бясалгалыг хийдэг нь бол бие махбод одоо сэтгэлээ чөлөөлөх үүднээс амгалан болгох, сэтгэл хөдлөлөөн тогтоон барих тийм зорилгоор энэ бясалгалуудыг хийдэг. За одоо мөн түнчлэн одоо бурхны одоо авралтай багтах гих зэрэг одоо шашны бас зориултад бясалгал хийдэг юм. За тэгэхээр бол энэ бясалгалын энэ олон талт одоо модель загварууд хэмжүүрүүд байна. Тэгэхээр энэ талаас нь бол сэтгэл судлалын шинжлэх ухаан эдгээрийг бүгдийг одоо судалж байгаа. За Паскалийн хийснээс за тэгэхээр зүрхэнд байгаа альва нэгэн учир шалтгааныг тэр учир шалтгаан нь өөрөө үл мэдэх босуу гэсэн гэж хэлсэн байдаг юм а Паскал. Паскалийн одоо ярьж байгаа зүйл бол тэр одоо танин мэдхүйн одоо 3 дахь төрлийн орон зайны талаар яриад байгаа. Тэр нь бол сэтгэл дээр одоо тогтоох тэр сэтгэл зүйн одоо шинжлэх ухааны талаар яриад байгаа юм. За тэгээд энд би ямар санал дэвшүүлэх гэдэг нэг гэхээр за их хөлөгний одоо уламжлалаараа антропологчдын хэлээс урвуу одоо урвуу антропологийн бас санал болгож байгаа маа. Энэ The Falling Sky гэдэг одоо номыг Брюс Альберт зохиосон байдаг. Түүний одоо уламжлалт бол одоо уугуул одоо иргэдийн уламжлал дээр судалгаа хийсэн байдаг. За тэгээд тэр уугуул иргэдийн одоо аж амьдрал уламжлалын талаар бол тэр өрнөдийн орнуудад ирж одоо номлосон байдаг юм аа. За тэгээд тэрээр юу гэсэн гэхээр цагаан арснууд бол яг бидэн шиг зүүдэлт хүн байлээ. Тэд нар бидэнтэй адилхан унддаг ч гэсэн тэдний зүүд нь биднээс тис ондоо гэж хэлсэн байдаг юм аа. Тэгэхээр бол тэр зүүдний амьдрал гэдэг бол тэр уугуул иргэдийн зүүдний амьдрал өрнөдийнхний зүүдний амьдралаас тис ондоо юм а гэдгийг тогтоосон байдаг юм аа. Өөрөөр хэлбэл уугуул иргэдийнхэн бол зүүдэндээ бол сүнсээ одоо гадагшлуулж сүнснээр одоо астрал аял хийж эргээд одоо биендээ ордог ийм уламжлалтай юм байна. Гэтэл өрнөдийнхэн бол шинэ байр, шинэ машин, шинэ одоо найз ах юм уу. Өөрөөр хэлбэл энэ замбуу тийм амьдралаа хитэх баригдаж уягдж байна гэсэн ийм үнцгээс харсан юм аа. За тэгэхээр бидний одоо сэтгэл зүй бол яг энэ бясалгын үр дүнд бол яаж өөрчлөгдөж байна. Жишээлх юм бол танад Монголд одоо уламжлалт ангаах ухааны одоо уламжлал байдаг шүү дээ. Тэгэхээр тэр уламжлалт алгаах ухаанаар бидний бас сэтгэл зүйг бол ангаадаг байх гэж бодож байна. За тэгээд би энэ одоо баг хурлын хаан одоо мэдээллийг одоо харж байхад бол асуулт хариултын хэсэгт бол өнөө Монголын одоо уламжлалт ангаах ухаанд тэр стрессийг яаж тайлбарладаг юм бэ гэхээр энэ бол энэ сэтгэлийн өвчин гэж ингэж томьёолсон байдаг. Тэгэхээр бол Амазонын одоо бүс нутгийн уугуул иргэд бол яг тэр стресс гэдэг нь бол сэтгэлийн өвчин юм а. Энэ бол мөн яг танаатай адилхан бол тэр томьёолыг бол бас томьёолсон байдаг. За миний хамтран ажиллаж зүтгэгчдийн зургийг харуулж байна. Анхаарал тавьсан баярлалаа.